Сайн мэдлэг өрхөм үзэгчтэй. Mongolian Mining Journal шийдгүүдээс эрхлэн бэлтгэдэг хөгжил хөтөлбөр танд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийнхаа дугаараар бид Монгол улсын экспортын гол бүтээгдэхүүн болсон жиш, нүүрс, төмрийн хөдрийн дэлхийн зах зээл дэх үнийн уналт болоод энэхүү байдал нь манай улсын эдийн засаг экспортод хэрхэн сөргөөр нөлөөлж болох тухай танд хүргэх болно. Дэлхийн үйл уурхайн салбарын болоод уул уурхай түшгэлсэн эдийн засгийн улс орнуудын хувьд энэ жилийн тэнгэр сэлмэрч биш бүүдэрч биш байдалтай эхний 6-7 сар өнгөрсөн гэж хэлж болно. Гэхдээ 7 дугаар сарын сүүлд цэглэсэн ашигт малмлын түүхийн эдийн үнийн уналт эрдэсийн зах зээлийн шинжээчдийн таамагаас баггүй зөрчигдөв байна. Өөрөөр хэлбэл шинж өнөөдрийн доогуур үнийг тооцоолоогүй байсан гэж хэлж болно. Сүүлийн 1 сар орчмын хугацаанд коогчих нөөц төмрийн хөдрийн зах зээлд үнийн огцон уналт ажиглагдсан нь зарим хөгжингүй улс орны засгийн газрыг хүртэл мэдээлэл хийхэд хүргэв. Австралийн эрдэс баялаг эрчим хүчний сайд Мартин Фергюсон тус улсын уул уурхайн салбарын өсрөнгөө өсөлтийн үе өндөрлөх хандлагатай болсныг саяхан мэдэгдэж авсан. Дэлхийн эрдэсийн зах зээлд одоо явагдаж байгаа үнийн энэхүү уналт цаашдаж өргөжлөх магадлал өндөр байна. Одоогийн байдлаар Монгол улсын нийт экспортын бараг 80 орчим хувийг бүрдүүлж байгаа жиш, нүүрс, төмрийн хөдрийн дэлхийн зах зээл дэх үн ямар хэмжээнд хүрч буураад байна вэ? Эрдэсийн зах зээлийн шинжээчид өнөөгийн нөхцөл байдлыг хямрал гэж үзэхгүй байгаа ч хямралын өмнөх нөхцөл байдал үүсэж байгааг хүлээн зөвшөөрч байгаа юм. Өнөөдөр 1 тонн коогчиг нүүрс $170 гаруй $1 байна. Хэдийгээр энэ үн харьцангуй өндөр үн мэт харагдаж байгаа ч энэ үн нь энэ жилийн хувьд хамгийн доогуур үзүүлэлт болж байгаа юм. Оны эхэнд 1 тонн коогчиг нүүрс $220 гаруй байсан. Харин одоо 22% буурч өнөөдрийн үндэ хүрээд байна. Гэхдээ энэхүү бууралт нь саяхан буюу 7 дугаар сарын сүүлд огцон уналтын байдлаар тохиолсон юм. Хятадын гангийн үйлдвэрлэлийн явц удаашрч байна. Өмнөх оны өсөлтийн үзүүлэлтүүдийг харьцуулахад одоогийн байдал хайцсангүй сул байна. Тиймээс коогчих нүүрсний эрэлт нийлүүлэлтээс бага байхтаа харагдаж байна. Хятад гэлтгүй дэлхийд даяар гангийн үйлдвэрлэл буурч байна. Үүнийгээ дагаад коогчих нүүрсний үнж мөн доошилсон. Эрдэсийн үн 7 сарын турш унсан үзүүлэлттэй байна. Байнгын доош унсан үзүүлэлттэй байна гэж мэдээж байхгүй. Тиймээс доод зэгтээ удахгүй хүрнэх. Гэхдээ бид тэрхүү үнийн доод зэгийг тогтоох боломжгүй байгаа юм. Томоохон импортлогч Хятад болон бусад улс орноос шинэ мэдээлэл ирээгүй байна. Бид эрдэсийн үн хэтэрхий ихээр унана гэж бодохгүй байгаа. Гэсэн хэдий ч миний хувьд хит өөдрөг төлөвч ажиглагдахгүй байна. Эрдэсийн үнд орох хаяж 6 сарын турш доогуур үзүүлэлттэй байна гэж бодож байгаа. Энэ явдал үйлдвэрлэлийн чанартай. Түүхийн эдийн үн доошлоод ирэхээр үйлдвэрлэл олборлолтын шин томоохон төсөл үйл ажиллагаагаа эхлүүлэхээр хойшлуулж азнах эсвэл бүр цуцалчихдаг. Энэ нь жиш, коогчих нүүрс, алт зэрэг эрдэсийн нийлүүлэлтийг багасгаж өгнө. Нийлүүлэлт бага байвал үнэ нь буцаад өсөөд ирэх ба үүний дараагаар үйлдвэрлэлээ үргэлжлүүлж болно. Үн цаашид доошлно. Гэхдээ уналт сүүлийн үед бодит болж ирж байгаа учраас хэтэрхий их унахгүй болов. Миний бодлоор буцаад огцом өсөлтөж ойр үед харагдахгүй байх. Төмрийн хөдрийн хувьд оны эхний байдлаар 1 тонн $140 гаруй $1 байсан. Харин өнгөрсөн 7 дугаар сарын дундуур Хятадын Танжины бонд дээр 1 тонн төмрийн хөдрийн үн $127 болж буурсан байна. Гэхдээ энэ хүртэлх хугацаанд төмрийн хөдрийн үн айжмаар буурч байсан бол өнгөрсөн 8 дугаар сарын 10-нд 1 тонн төмрийн хөдөр $114 болж огцон буурсан юм. Энэхүү үнийн огцон бууралтыг 2009 оны 12 дугаар сараас хойш буюу сүүлийн 2 жил гаруй хугацаанд хамгийн доод үн гэж хэвлүүд онцолж байлаа. Гэхдээ 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 1 тонн төмрийн хөдрийн үн $100 болж буураад байна. Харин дэлхийн үн энэ жил нэлээд уналттай байгаа ш зах зээлийн харьцангуй таатах нөхцөлтэй байх найдвар хэвээр байгаа юм. Улс нь уг түүхийн эдийн эрэлт ойрын жилүүдэд тавтартайгаар өсөх төлөвтэй байгаа тухай шинжээчид тэмдэглэж байна. Нөгөө төгөр уг түүхийн эдийн нийлүүлэлт эрэлтээсээ бага байх төлөвтэй байна. Одоогийн байдлаар зээсээ $7600 тонн байгаа нь оны ихэнх үетэй харьцуулахад 10%-аар доогуур үзүүлэлт боловч төмрийн хөдөр, коогчих нүүрстэй харьцуулахад уг түүхийн эдийн үн хэлбэлзэл багатай байгаа нь зах зээлийн таатай нөхцөл байдалд хавьгүй төлөвтэй байгааг нь харуулж байна. Тэгэхдээ цаашид дэлхийн үн буурахгүй гэх баталгааг хэн ч өгч чадахгүй.
BHP Billion компани Австралид хэрэгжүүлж байгаа дэлхийн үлэмж том төсөл болох Олимпик дайн төслийнхээ олборлолтыг 4 дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэн 30 тэрбум ам доллар төлөвлөд байсан ч уг шийдвэрээ бүхэлдэн цуцласнаа сая 8 дугаар сарын 22-нд мэдэгдсэн юм а. Үүнтэй уялдуулан Риочийн тулч оюу толгойн 2 дугаар үе шатыг хэрэгжүүлэхэд зогсоож магадгүй гэсэн шуугиан хэвлэлүүдээр сатагдаад байсан. Харин Риочийн то оюу толгойг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө хэвээр нь үргэлжлүүлэх болно гэдгээр хариу мэдэгдсэн. Гэхдээ өнөөгийн зах зээлийн нөхцөл байдал маш хүнд харагдаж байгаа ч хямрал биш болохыг шинжээчид онцолж байгаа юм. Одоо бас ердөө 4 хүрэхгүй жилийн өмнө эрчим зах зээлийн хамгийн таагүй үе байсныг бид мэднэ. 2008 оны сүүлээс 2009 оны дунд хүртэлх хугацаанд идэвхтэй өргөжсөн дэлхийн санхүүгийн хямралаар эрчим түүхийн эдийн үнэ бараг үнгүй шахан болтлоо өнөж салбарынхан алдагдaltaй ажиллаж байсан гэхэд болно. Энэ үед жишийн үнэ $3,000 тонн болсон нь 2008 оны 12 дугаар сар байв. Төмрийн хөдрийн хувьд одоогийн үнээс 40% хямд буюу 60 гаруй ам доллараар худалдаалагдаж байжээ. Тогтцох нөөцийн хувьд 2008 оны ихээр 1 тонн нь $300 байсан бол мөн оны сүүлээс эхлэн үнэ нь эрчимтэй буурсаар 2009 он гармагч 1 тонн нь $110-аас $120 болтлоо буурч байсан зэрэгтэй одоогийн нөхцөл байдлыг харьцуулахад байдал тийм ч ноцтой биш байгаа нь зах зээл эргээд сэргийх боломж хэвээрээ байгааг харуулж байна. Хамгийн их эргэлзээ төрүүлж байгаа зүйл бол яг өнөөдрийн байдлаар дэлхийн эрчим зах зээл сэргийх шинж тэмдэг том бүдэг байгаа юм. Хямрал нүүрлэн гэж шууд хэлмээргүй байна. Европ зарим асуудлаа шийдвэрлэж чадсан юм шиг байна. Хямрал нүүрлээ гэхэд 2008, 2009 онуудын шиг хүнд байна гэж бодохгүй байна. Одоогийн нөхцөл байдал нь санхүүгийн хямралаас өөр. Өрийн хямралтай илүү ойролцоо. Учир нь улс орнуудын хооронд ихээхэн хэмжээний зээл байгаа. Эрчим зах зээлийн энэхүү таагүй байдал нь манай улсын эдийн засагт тун хүнд тусах нь ойлгомжтой юм. Учир нь манай улсын экспортын дийлэнхийг эдс бүтээгдэхүүн эзэлдэг бид мэднэ. Энэ оны эхний 7 сарын байдлаар нөөцний экспорт 11.2 сая тонн, төмрийн хөдөр 3.6 сая тонн, харин жилийн баяжмал 330 мянган тоннд хүрээд байна. Тодорхойлбол нөөцний экспорт жингийн хэмжээгээр 19%, харин төмрийн хөдрийг 30%-аар тус нэмэгджээ. Жилийн баяжмлын хувьд өнгөрсөн оны хэмжээтэй адил хэмжээнд байна. Оны эхний 7 сарын байдлаар улсын нийт экспорт 2.5 тэрбум ам долларт хүрсэний дотор эдгээр 3 түүхийн эдийн орлого 76.7%-ийг бүрдүүлж байна. Харин эдгээр 3 эрдэс бүтээгдэхүүний экспортын дундаж үнэлгээг эхний 7 сарын байдлаар авч үзвэл 1 тонн төмрийн хөдөр 79 ам доллар, харин 1 тонн коксчих нүүрс 104 ам доллар, 1 тонн жилийн баяжмал 1468 ам доллар болж гарсан байна. Одоогийн байдлаар Монголын экспортын эрдэс бүтээгдэхүүний дундаж үнэлгээ харьцангуй дээгүүр гарч байгаа боловч цаашид дэлхийн эрдэсийн үн үргэлжлэн буурсаар байвал Монголын экспортын эрдэс бүтээгдэхүүний үн болоод экспортын жинхэнэ хэмжээч давхар буурах юм. Сая бид Монголын экспортын эрдэс бүтээгдэхүүний ерөнхий дүн мэдээтэй танилцлаа. Харин сүүлийн саруудын дүн мэдээг авч үзвэл дэлхийн эрдэсийн зах зээлийн уналт Монголын нүүрсний салбарт аль хэдийн нөлөөлөд эхэлсэн байна. Уул уурхайн салбараас маш их хамааралтай болж байна. Гэвч уул уурхайн салбар бол эдийн засгийн мөчлөгт ихээхэн мэдрэмтгий салбар юм. Бид уул уурхайн салбараас хэд их хамаарч байгаа нь биднийг энэхүү мөчлөгөөс хэд хамааралтай болгож байна. Энэхүү өсөлт бууралтын мөчлөг нь 4-өөс 5 жилийн хугацаатай тохиодгийг бид мэднэ. Энэ мөчлөг нүүрсний салбарт тохиолсон. Саяхан болсон дэлхийн санхүүгийн хямралын үед эрдэсийн үн эрс буурсан. Эдийн засаг уналтанд ороход энэ салбарын орлого эрс буурч мөнгөний урсгал зогсно. Харин эдийн засаг өсөлтөд цэцэглэж байх үед энэ салбар бидэнд ихээхэн өгөөжтэй байх болно. Энэ мөчлөг нь бидэнд эдийн засгийн эмзэг байдлыг бий болгоно. Уг асуудал нь бидэнд бэрхшээл үүсгэхийн зэрэгцээ олон нийт нийгэм зарцуулах мөнгөний менежментийг зохицуулах шаардлага үүсгэж байгаа юм. Тэгэхээр бид уул уурхайн салбар улс орны эдийн засаг чухал байр суурь эзлэх үед энэ салбараас олж байгаа хөрөнгө мөнгө мөчлөгөөс хэрхэн хамааралтай байдгийг мэдэж байгаачлан эдгээр мөнгө эдийн засгийн таагүй үед гараад явчихдаг. Уул уурхайн шинжээчид коксчих нүүрс дахин $100, зил дахин $4,000 болохгүй гэдгийг мэдэж байгаа.
Тийм ээ уул уурхайн салбар харьцангуй өсөлттэй зах зээлийн хувьд өөдрөг байх төлөвтэй байгаа. Гэхдээ засгийн газрын бодлого энэхүү эдийн засгийн мөчөлгөөс хэд хамаарсан салбарт бус бусад салбарт түшгэлсэн эдийн засгийн хөгжил рүү чиглэх ёстой. Өөрөөр хэлбэл бид энэ замаар удаан явж болохгүй. Одоогийн байдлаар Монгол улсын когчих нүүрсний экспорт бараг бүхэлдээ хятад руу чиглэж байгаа төдийгүй зах зээлийн өөр сонголтгүй нөхцөл байгаа юм аа. Өнгөрсөн 6 дугаар сард Монгол улс хятад руу 2.88 сая тонн нүүрс нийлүүлсэн бол өмнөх 7 дугаар сард энэ үзүүлэлт 0.9 сая тонн болж 71%-аар буурчээ. Тэгвэл тасахгүй манай улсын когчих нүүрсний экспортын дундаж үнэлгээ 7 дугаар сард 90.8 ам доллар тоннтой гарсан өнгөрсөн 6 дугаар сард нүүрсний үнийн үзүүлэлт 98.3 ам доллар тонн байсантай харьцуулахад бараг 8%-аар буурчээ. Бид хэсэг хугацаанд когчих нүүрсний сул үнэтэй тулгарх байх. Гэхдээ миний бодлоор хятадын гангийн үйлдвэрлэл эргээд сэрэх бөгөөд когчих нүүрсний импорт эргээд өсөх тал руугаа шийдэх байхаа. Монгол орн когчих нүүрсний үйлдвэрлэлийн зардлын маш том давуу талтай. Чанар сайтай гадны давхаргад ойр юм. Эсэн хэдий ч тээвэрлэлтийн бэрхшээд асуудал болсон хэвээр байна. Угаагүй нүүрс. Түүнийг ачааны машинаар хил рүү зөөх гэх мэт зүйлс нь үн унгах шалтгаан болж байгаа төдийгүй энэ нь уурхайнууд олборсон нүүрсээ хүссэн үнээр хятадын зах зээлд зарах боломж олдохгүй байгаа юм. Зардлаа багасгах хэрэгтэй. Mongolian Mining Corporation хил рүү тавих төмөр замын асуудал эхэлж байна. Энэ нь нэлээд хэдэн жилийн хугацаа шаардсан ажил боловч ихээхэн том алхам юм. Хэрвээ илүү зардал болоод байгаа зам тээвэр, эрчим хүч, төл шатхуун зэрэг асуудлаа шийдвэрлэж чадвал одоо Монголын эдийн засгт нүүрлээд байгаа ашигт малтамдын үнийн уналтын сөрөг нөлөө төдий чинээгээр багаснаа. Эдгээр нь Монголын өрсөлдөх чадварыг хадгалан үлдэхийн тулд одооноос хэрэгжүүлж эхлэх шаардлагатай стратеги юм. Хятадын когчих нүүрсний импорт эрчимтэй болж байгаа тул Монголын нүүрсний экспортын орлого энэ оны 2 дугаар хагасд тэр хэмжээгээр огцон буурч магадгүй юм. Тухайлбал өнгөрсөн 6 дугаар сард нүүрсний экспортын орлого 283 сая ам доллар байсан бол 7 дугаар сард 81.7 сая ам доллар болжээ. Монголын эдийн засагт эрдэсийн зах зээлийн таагүй байдал мэдээж нөлөөлнө. Жишээлбэл энержи ресурс болон MMC эрчим хүчний нүүрс олборлолтоо зогсоохоо зарлаад байна. Учир нь ашиг алга, эрэлт нийлүүлэлтийн харьцаа алдагдсан. Хятадын эрэлт унчгаад байна. Энэ нь тэдний үндсэн орлогод нөлөөлнө. Энэ нь цаашаа Монголын засгийн газрын татврын орлогод нөлөөлнө. Мөн Монголын хамгийн том татвар төлөгчид болох Эрдэнэт, Макс зэрэг компаниуд олборлолтоо зогсоох эсвэл бууруулах юм бол энэ нь Монголын засгийн газрын төлөвт цаашлаад Монголын эдийн засагт нөлөө үзүүлэх ёсно. Дэлхийн тухайд энэ оны байдлаар манай улсын дэлхийн баялагын экспортын дундаж үн 1468 ам доллар тонн байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16%-аар буурчээ. Энэ хугацаанд дэлхийн баялагын экспортын орлогын дүн 484.9 сая ам доллар болоод байгаа ч энэ нь өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс мөн 16%-аар бага хэмжээ болохыг статистикийн мэдээ харуулдаг. Төмөрийн хөдрийн тухайд үнийн бууралд харьцангуй бага ажиглагдж байгаа ч экспорт зогсох хандлагатай болж мэдэх юм аа. Өнгөрсөн 8 дугаар сарын дунд үеийн байдлаар Монголын төмөрийн хөдрийн экспортын биед хэмжээ 4 сая тонн, харин орлого нь 326 сая ам долларт хүрээд байна. Цаашид эрдэсийн түүхийн эдийн засаг ямар байх ашиг нь Хятад Америкийн нэгдсэн улс Европын эдийн засгаас шууд шалтгааллах нь тодорхой байгаа. Европын өрийн хямрал цаашид улам хүндэрчихгүй бол эрдэсийн түүхийн эдийн засаг нэмж буурахгүй байх найдвар байна. Дэлхийн эрдэсийн зах зээлд хамгийн том байр суурийг эзэлдэг Хятадын хувьд цаашид экспортын өсөлтийн хэмжээг тогтвортойгоор хадгалахыг эрхлүүлнэ гэдгийг тус улсын ерөнхий сайд Вэн Жабао саяхан мэдгдсэн. Хятадын экспорт нэмэгдснээр цаашид эрдэсийн үн нэмж унахгүй байх найдвар бий гэдгийг олон улсын томчид онцолж байгаа юм. Үүнээс гадна энэ оны сүүлээр Хятадын нүүрсний агуулгуудын нөөц харьцангуй дундрах тул эрчим хүчний болон когчих нүүрсний эрэлт нэмэгдэнэ гэж шинжээчид үзэж байна. Харин төмрийн хөдрийн хувьд дэлхийн гангийн зах зээл сайжирч эрэлт болоод үн өсгөөс бүх зүйл шалтгаална. Одоогоор Хятадын төмрийн хөдрийн агуулгууд дүүрээд байгаагаас гадна гангийн үн 10 гаруй хувиар буураад байгаа юм. Энэ оны 2 дугаар хагас бол